Цагдаа дотоодын цэргийн байгууллагын онцлог ажил арга хэмжээ цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын стратеги бодлого. Монгол Улсын үндсэн хуулийн 11-р зүйлд үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөнгө гэж тодорхойлсныг баримтлан цагдаа дотоодын цэргийн байгууллага нь амар тайван аюулгүй нийгмийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050, засгийн газрын үйл ажиллагааны 2024-өөс 2028 хөтөлбөр төлөвлөгөө, Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх үндсэн 5 чиглэлтэй уялдуулан шинжлэлийн бодлого төлөвлөлтөө боловсруулан ажиллаж байна. Монгол Улсын засгийн газрын энэ оны 52 дугаар тогтоол баталсантай холбогдуулан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн хөтөлбөрийг хууль зүйн дотоод хэргийн сайдын 2025 оны А-дороо 121-р тушаалаар батлуулан мөрдүүлсэн. Мөн засгийн газрын шинэ итгэл эрс шинтгэл буюу Монгол Улсыг 2026-аас 2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлтэй уялдуулан цагдаа дотоодын цэргийн байгууллагаас дараах үндсэн 5 чиглэлийн хүрээнд шинтгэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн амар тайван аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд цагдаа дотоодын цэргийн байгууллагт хүн төвтэй төрийн бодлогыг үр дүндээ хэрэгжүүлэхэд иргэдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, төрийн үйлчилгээний чанарыг шин түвшинд гаргах суурь нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ үүссэн. Цагдаагийн байгууллага хоногт дунджаар 4500, жилд 1.6 сая дуудлага мэдээлэл хүлээн авсны 20135 буюу 1.4% нь гэмт хэргийн, 490881 буюу 35% нь зөрчлийн шинжтэй дуудлага мэдээлэл эзэлж байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 263 мянга гаруй гомдол шалгаж, улсын хэмжээнд шийдвэрлсэн зөрчил 30.7% өссөн бол сүүлийн 5 жилд иргэн хуулийн этгээдэд учирсан 2.5 их найд төгрөгийн хохирлоос 41.7% буюу 1 их найд 66 тэрбум төгрөгийг нөхөн төлөвлөсөн. Цагдаагийн байгууллагын хэмжээнд энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 41844 гэмт хэрэг, 3,788,710 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг 4938 буюу 13.4%-аар, зөрчил 885,848 буюу 30.7%-аар тус өссөн үзүүлэлттэй байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нийт 286 удаагийн жагсаал цуглаан суулт эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулагдсанаас 233 буюу 81% нь нийслэлд, 53 буюу 19% нь орон нутагт зохион байгуулагдсны, 87% нь бүртгэлгүй явагдаж, 20,581 иргэн 850 орчим тээврийн хэрэгсэл оролцсон бөгөөд цагдаагийн байгууллагаас хяналт тавьж иргэдийн үндсэн хуулиар хүлээсэн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ханган ажилласан. Цагдаагийн байгууллагын иргэн хуулийн этгээдэд үзүүлэх архивын лавлгаа тодорхойлолт, баримтын хуулбар зэрэг 2 багц 7 үйлчилгээ, нийт 27 үйлчилгээг төрийн үйлчилгээний e-Mongolia нэгдсэн системд холбож цахимаар олгож байгаа бол цаашид зөвшөөрөл үйлчилгээний төвөөс олгож буй 2 төрлийн тусгай 11 төрлийн энгийн зөвшөөрлийг захимжуулж e-Mongolia нэгдсэн систем болон 102 аппликейшнийг ашиглан цахим үйлчилгээний тоо чанарыг нэмэгдүүлэн ажиллаж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас 2026-аас 2030 онд улсын хэмжээнд яаралтай дуудлагын нэгдсэн 112 дугаарлалтад шилжүүлж, байршлыг тодорхойлох боломж бүрдүүлэн, хугацаа алдах эрсдлийг 50% бууруулахын зэрэгцээ хөдөлгөөнд цагдаагийн нэгжийн зохион байгуулалт бүхий зөөврийн сууцыг нэвтрүүлэн, шуурхай ажиллагааг сайжруулж, зөвшөөрөл төлбөрийн үйлчлэгийг процесс автоматжуулалтаар хангаж, албаагчдын ачааллыг 30 хүртэл хувь бууруулж, иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр төлөвлөсөн. Шинжлэх ухаанд суурилсан судалгаа дүн шинжилгээ хийж гэмт хэрэг зөрчилөө тэмцэх ажлын үр нөлөөг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын хэрэгт дүн шинжилгээ хийхэд 2020-оос 2025 онд нийт 205,924 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэмт хэргийн бүтцэд өндөр хувь эзэлж байгаа залилах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 66,235 буюу 32.2%, хулгайлах гэмт хэрэг 34,934 буюу 17%, хүний эрүүл мэндийн халдшгүй байдлын эсрэг гэмт хэрэг 49,908 буюу 24.2%, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 11,553 буюу 5.6%-ийг тус эзэлж байгаа нь 162,630 буюу 79%-ийг дээрх гэмт хэргийн гаралт эзэлж байна. Гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх урьдчилан сэргийлэх чиглэлээр ерөн сурвалжлалт, гомдол мэдээлэл бүртгэх илрүүлэлт шийдвэрлэлт, дуудлага мэдээлэл, камерын хяналт, зөрчлийн хяналтын самбар, жолоодох эрхийн мэдээлэл, сонгуулийн бүртгэлийн програм, хүүхдийн бүртгэлийн хяналтын самбар, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, тархац, давтамжит дуудлага гэх мэт 22 төрлийн дашборд, 30 десктоп програм хангамж, 37 веб програм хангамж, 7 гадаад хамталтай цахим хуудас, 4 мобайл аппликейшнийг хөгжүүлж үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
Энэ онд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газартай хамтран байгууллагын бүтц, чиг үүргийг оновчтой болгох, үйлчлэгээний чанар хүртээмж бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүшүүлэлтээс ангид байх, шуурхай байдлыг хангах зорилгоор цагдаа дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, үйл ажиллагааг зохицуулсан нийт 646 хууль тогтоомж, эрх зүйн актаас нийт 102 асуудал, 2354 эрсдлийг тодорхойлж, тайланд тусгасан 74 санал зөвлөмжийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Мөн орон зайн дүн шинжилгээний ArcGIS программыг бүрэн ашиглах замаар нотлохонд суурилсан шийдвэр гаргалтыг бий болгох нөхцөлийг бүрдүүлнэ. Дата засаглал, дижитал шилжилт, хэмэл оюун, дэвшилтэт технологиг үйл ажиллагаанд нэвтрүүлэх зорилтын хүрээнд. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050-ын зорилт 7-4-ийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан үйл ажиллагаанд шинжлэх ухааны өндөр түвшний технологиг нэвтрүүлэх, бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд дижитал шилжилт 2025-аас 2029-ийг хийх бодлогыг 5 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн засгийн газрын захимаар нэн тэргуунд бодлогын дагуу дата нотлохонд суурилсан иргэдэд чиглэсэн ухаалаг үйлчлэгийг нэвтрүүлж, big data ба аналитикийн шийдлэр шийдвэр гаргалтыг сайжруулан, хиймэл оюуны алгоритм хөгжүүлэх, дата төслийг нэгж байгуулсан бөгөөд цаашид аналог холбоог тоон систем шилжүүлэх, дрон роботын ашиглалтыг нэмэгдүүлэх, кибер хамгаалтын нэгдсэн тогтолцоо болох шүүх прокурортой захин мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх, нэгдсэн дата төвийг байгуулах ажлыг хэрэгжүүлнэ. Инновац хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгууллагын бүтээмжийг тасралтгүй сайжруулах зорилтын хүрээнд. Алсын хараа 2050, засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөний холбогдох залтуудыг үндэслэн салбарын инновацийн үйл ажиллагааг дэмжих, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, технологийн дэвшлиг үйл ажиллагаанд нэвтрүүлж, инновацийн экосистемийг бүрдүүлж хөгжүүлнэ. Мөн цагдаагийн албаны тухай хуульд инновацийн чиглэлээр тусгайлсан зохицуултыг тусгаж, цаашид цагдаа дотоодын цэргийн байгууллагын инновацийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн үндэс шаардлагатайг илтгэж байна. Инновац хөгжлийн бодлого нь олон улсын стандартад нийцсэн инновацийн лаборатори төвийг байгуулж, дэвшилтэт техник технологи, тусгай хэрэгсэл, хувцас автомашины парк шинжилэл зэрэг шинжилгээг үе шаттай нэвтрүүлснээр хууль сахиулах үйл ажиллагааны бүтээмж, аюулгүй байдал, орчны чанарыг сайжруулж, чадварлаг мэргэшсэн хүний нөөц бүрдэж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлэх суурь орчин бүрдэх юм. Албаагч ажилтны хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох замаар бие бэлдэр, эрүүл мэнд, сэтгэл зүйн доктортой байдлыг хангах зорилтын хүрээнд. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын үнэт зүйл нь албаагчмын тодорхойлж, хүний нөөцийн ил тод оновчтой чадамжид суурилсан бодлогыг хэрэгжүүлж, албаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийн агуулга, мэргэшүүлэх сургалтын чанар үр дүнг сайжруулах, мэргэшсэн чадвартай албаагчдын доктортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, албаагч төвтэй бодлогыг хэрэгжүүлж байна. Хүний нөөцийн менежментийн ISO 30400, 30406 стандартад нийцүүлэх суурийг бүрдүүлэх ажлын хүрээнд хүний нөөцийн бодлогыг шинжилэн 2025 оноос тусгай шалгалт зохион байгуулж, мэргэшсэн албаагч бэлтгэх зорилгоор сургалтыг 20% онол, 80% практикт тулгуурлан хэрэгжүүлж байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах цагдаагийн багийн 242 албаагчийг сонгон шалгаруулж, олон улсын түвшинд бэлтгэл сургалтад хамруулсан. Олон улсын сургалт давтан бэлтгэл гадаадын хөтөлбөрүүдээр дамжуулан албаагчдын ур чадварыг дээшлүүлж, онцгой үүрэг гүйцэтгэж буй албаагчдад олгох нэмэгдэл, тэтгэмжийг нэмэгдүүлж, азлагдсан бүсийн урамшуулал, орон сууц, даатгал, сэтгэл зүйн дэмжлэг зэрэг иж бүрэн нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байна. Дүгнэлт. Засгийн газраас Монгол Улсын хөгжлийн ирэх 5 жилийн үндсэн чиглэлийг шинийтгэл, эрс шинтгэл нэртэйгээр 10 цогц реформыг тодорхойлохдоо 70 эдийн засгийг ил болгох, баялагын хулгай, авилга, хийх ахуйтай тэмцэх, хууль эрх зүйн шинжилгээг хийх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь цагдаа дотоодын цэргийн байгууллага шинжилэл хийх зайлшгүй шаардлагыг үүсгэж байна. Иймд цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2026-аас 2030 оны хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг богино дунд хугацаанд хэрэгжүүлэхээр 5 зорилт 34 залттай боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Монгол Улсын цагдаагийн байгууллагын шинтгэлийн дараагийн шатанд хүний эрхийг дээдлсэн үр нөлөөтэй цагдаагийн албыг төлөвшүүлэх юм. Монгол Улсын хөгжлийн ирэх 5 жилийн үндсэн чиглэл, шинийтгэл, эрс шинтгэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээ. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хууль тогтоомжийн шинжилгээний асуудлыг эрх зүйн шинтгэл 2 хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх. Иргэдэд чанартай хүртээмжтэй шуурхай үйлчлэх, албаагчийн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай нөхцөлийг бий болгох зорилгоор засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолыг шинжилэн батлуулах.
Монгол Улсын ерөнхий сайдын дэргэд гэмт хэрэгтэд тэмцэх бодлогын зөвлөл байгуулж, олон талд оролцоог хангасан иргэдийн итгэлийг хүлээсэн, хүний эрхийг дээдлсэн өр нөлөөтэй цагдаагийн албыг төлөвшүүлэх. Цагдаагийн албаны тухай хуулийн 16-гийн 2-д заасныг баримтлан цагдаагийн байгууллагын 2026-аас 2030 оны хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, засгийн газраар батлуулах. Дижитал шилжилт, автоматжуулалт, хэмэл оюуны хэрэглээг нэмэгдүүлэн нэгдсэн дата төвийг байгуулж, дижитал шилжилт 2025-аас 2029 хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэг шалгах программыг шинээр боловсруулж, нэвтрүүлэх. Гэмт хэрэг зөрчлийн байршлыг бүртгэх, дуудлага мэдээллийг бодит цагийн горимд удирдлагын төвөөс хянах ArcGIS программыг үйл ажиллагаанд ашиглах. Иргэдэд үзүүлэх үйлчлэгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишгт нийцсэн 112 нэг дугаарлалтын системийг нэвтрүүлэх. Албаагчдын ажлын ачаалтаа уялдуулан илүү цаг, удаан жил онцгой албаны нэмэгдлийг инфляцийн түвшин, итгэл зүрээр тооцож нэмэгдүүлэх. Цагдаа дотоодын цэргийн албаагчдын нийгмийн баталгаа хангах чиглэлээр орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи ба гэмт хэргийг хянах зөвлөлийн гаргасан санал зөвлөмжөд үндэслэн судалгаанд суурилсан урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж, нийгмийн хандлага, иргэдийн оролцоонд тулгуурлан төр хувийн хэвшил иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх. Амар тайван амьдралын төлөө хамтдаа. Цагдаагийн ерхий газар.